сайхан мэдрэмж шүү. Би тийм зүйлийг зээж үзэж байгаагүй. 1986 оноос хойш ахиж үзээгүй юм байна. 40 жилийн өмнө энэ төдөлгүй гол болно. Анхны тоглолт, анхны гол. Тэр зүчид нуруунд дээрээс бул хар чулуу аваад хайчихсан юм шиг болдог. Өөрөө гол хийгээгүй ч орилж хашгирч дотор хурсан бүхнээ гаргаж орхидог. Хүн бас тэгж их баярлсан гэж байдаг юм байна. Бид бүхэл бүтэн нэгж зөвхөн ялахын төлөө хөдөлмөрлсөн. Итгэхийн аргагүй. Мэдээж Парагвайтай хийсэн тоглолтчиг уунаж босох мөчүүд байлгүй яах вэ? Бид хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Харин Ирактай сайн тоглосон шүү. Янцтай гол. Гэвч бид хэсэгтээ хоёрт орж тэмцээнэ өндөрлөж билээ. Энэ боролтоо надад улаан биш шар хуудас өгөх ёстой байсан. Би дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс хөөгдөж гарсан анхны Мексик тоглогч болсон. Миний эвдсэн цорын ганц дээд амжилт одоо тэр юм да. Герман Мексикийг торгуулийн цогцолтоор ялж хагас шигшээд Францтай учрахаар боллоо. Чиний алдаа шүү дээ, гэрээ минь. Тийм ээ. Сая хэн тийм гэсэн бэ? Миний бодлоор хүмүүс эх онд энд болох зүйлд маш их догдолж байгаа. Үнэхээр баярлаж хөөрч байгаа шүү дээ. Тэд аживэ хийцгээ ихтэй гэж байгаа нь гарцаагүй. Зарим нэг нь бүр бид дэлхийн цомыг авах ёстой гэж байдаг шүү. Тэгэхээр би тийм шүү дээ. Яагаад болохгүй гэж зүтгээд л үзье гэсэн. Би Мексикээс гараад 22 жил болжээ. Гэхдээ Мексик бол үнэхээр гайхалтай улс орн. Үнэхээр үзсгэлэнтэй. Бидэнд бүх зүйл